багш нь өнөөдөр баримтат автоматар гарчиг үүсгэх гэсэн сэдвийн хүрээнд за өөрийнхөө хэрэгцээ шаардлага нийцүүлэн баримтат автомат гарчиг оруулах, за хөл толгой мэдээлэл оруулан боловсруулах гэсэн энэ үйлдэлийг за энэ чадварыг та бүхэнд хэрхэн одоо хийж үздэгийг зааж өгье. За одоо бүгдээрээ нэг зүйлийг ажиглая. За энэ бод бидний мэдээллийн технологийн сургагчиг байна тийм. Тэгэхээр ер нь сургагчиг ямар ч номны өмнө бол заавал одоо тухайн номны гарчгуудаар ийм гарчгийн хэсэг үүсгэсэн байдаг. За энэ нь болохоор хүмүүст одоо ямар чухал хэрэгцээтэй болохыг та одоо багшаараа хэлэлцүү мэдж байгаа баг. Жишээлбэл за энэ мэдээлэл загвар гэдэг хичээлийг 5 дугаар нүүрэн дээр оруулсан байна тий. За энэ бүлэг сэдвэн дотор ингээд 6 сэдвтэй байна гэдгийг харж болж байна. За тэг математик загвар түүний жишээ гэдэгс тэг болохоор 11 дугаар хуудсан дээрээс энэ эхэлж байгаа юм байна гэдэг энэ гарчгаар нь ингээд хөөгд аль хуудсан дээр хэд хуудсан дээр ямар сэдвтэй гарчиг байна гэдгийг олж харж болдог. За тэгэхээр зэрэг одоо бүгдээрээ яг одоо ийм гарчгийг мэдээж одоо 100 хуудастай, 1000 хуудастай тий тэрнээс олон хуудастай номнуудад болохоор энэ гарчиг оруулна гэдэг. За 400-500 хуудастай ч гэсэн гарчгийн хуудсыг ингээд яг тааж ингэж бичиж оруулах бол хэцүү. За энийг компьютерт болохоор амарханаар шийдээд за одоо командаар амархан гүйцэтгэждэг. За тэгэхээр зэрэг энэ даалгаврыг хэдүүлээ яаж гүйцэтгэх вэ гэдэг талаар үзье. За тэхийн тулд өнөөдөр бид багшны энэ дээр одоо нэг хэдэн хичээлийн нэр бичсэн. За яагаад тэгэхээр зэрэг би өөрийнхөө хичээлийн гарын авлагыг хийх гэж байгаа гэж бодож байна. За тэгэхээр зэрэг математик хичээл дээр математик бол нэгт хэсэгтэй байх нь тий. За нэг гэж. За тэгээд дараа нь математик дотроо болохоор за бүгдээрээ одоо мэддэг тэгштгэл бодох тий. За одоо энийг болохоор 1 гэж. 1. За энэний дараа өөр одоо математик дээр юу хийж болдог вэ? Хоёр дахь нь болохоор цөөхөн цохол авна. За хоёр дахь нь болохоор хөлбөртэй бодлого бодох гэх. За хөлбөртэй бодлого гэж. За ингээ хоёр дахь хичээл нь мэдээллийн технологийн хичээл байг. За мэдээллийн технологийн хичээлд болохоор хоёрын одоо хоёр дахь бүлгийн нэг дахь гарчигтэй. За энэ дээр нь зөвхөн бичиг, баримт, боловсруулах. За дахиад нэг сэдв авчи. 2-2 дээр болохоор хүснэгт. За хүснэгтэн мэдээлэл боловсруулах гэж. За эдгээр олон болгон ч юм хурдан харуулахын тулд цөөхөн хичээл авч. За 3 дахь нь монгол хэлний хичээл дээр. За бүгдээр амархан юмна. 3-1 тэ тэгээд ихтэй ажиллах гэх. За дараа нь 3-2 дээр болохоор ихтэй ажиллах өөр монгол хэл дээр юу гэж болох вэ? За нийлмэл өгүүлбэрч тий. Нийлмэл өгүүлбэрч юу вэ гэдэг талаар үздэг. Монгол хэлний хичээл дээр одоо материал бэлтгэсэн гэж бодъё. За ингээд бид нарт гарчгийн дараах материалууд өгсөн. За одоо хэдүүлээ болохоор энийг ингээд шинэ хуудас руу оруулчих. Тэгэд энэ хуудсан дээрээ гарчиг оруулах гэж ойлгоо. За шинэ хуудас руу орууллаа. Тэгэхээр математик гэдэг ихний хичээл дээр байж гэх тий. За ингээд энэ хоёр дахь хичээл үлдэнэ. За энийг дахиад шинэ хуудсан дээр авчирчээ. Ctrl Enter дарахаар шууд шинэ хуудас руу шилждэг. За энийг ингээд шинэ хуудас руу шилжүүлжээ. За дахиад Ctrl Enter дараа шинэ хуудас руу шилжүүлжээ. Энэ хуудсыг та нэмэгдээд харж байна тий. За ингээд монгол хэл гэдэг бүлэг сэдв ихтэй ажиллах гэж хэлнэ. За ингээд бүгдийн шинэ хуудсан дээр авчирчлаа. Өөрөөр хэлбэл хуудсныхаа дугаарыг бас гаргаж ирэх гээд байгаа тий. За одоо бид нарт юу хэрэгтэй хөр зэрэг энэ хоёр дахь хуудсан дээрээ бид
тэр нөгөө дугаарлалтаа хийх гэж байгаа. За тэрний өмнө бүгдээрээ нөгөө хуудсандаа дугаар оруулж ирье. Хуудсандаа дугаар оруулж ирэхээр бид нэр яаж оруулах вэ гэхээр за энд байж хаад insert зэс рүү ороод за энэ page number гэж page number insert гэдэг бол нэмэх гэсэн үг тийм. Тэгэхээр page number гэдэг нь за top of page гэхээр хуудсын дээд хэсэгт энэ жижигхэн цэнхэр чигтээ харж байгаа. За bottom of page гэхээр хуудсын доод хэсэгт. За page margin гэхээр зэрэг хуудсынхаа хараа яг нөгөө юу хэсэгтэй биш. Дээд доод хэсэгтэй шинэ бууланд хажуу талдаа хоёр хажуу талд нь ингээд бас дугаар оруулсан байдаг тийм. За ингээд дугаар оруулж. За энэ болохоор зэрэг нөгөө идэвхтэй хуудаснаас хэл дугаараа оруулж харуулж болно. За хэдүүлээ болохоор одоо ерөнхий автомат нь оруулж хуудасны доод хэсэгтэй. За энэ загваруудаа сонгоё. Голд нь уу, баруун захт нь уу, зүүн захт нь уу. За эсвэл хуудас 1, хуудас 2 гэдэг үгтэй гаргаж ирэх үгүй загваруудаас сонгочих. За ингээд голд нь 1-ийг сонгоч. Тэгэхээр эхний хуудас дээр хичээлийн мань гарчиг байгаа тийм. Өөрөөр хэлбэл номын мань гарчиг гэсэн үг баг. Тэгээд гарчиг тавих хуудсан дээр 1. За дараагийн хуудсан дээр 2 гэд ингээд ороод ирлээ. За одоо эндээс бүгд ингээд хоосон цаасан дээр дарчихад гарчихна. За ингээд бүх хуудсууд дугаартай энэ 2 дахь хуудсан дээр бид дугаар хийх гэж байгаа. 3 дахь хуудсан дээр хараа математик тэгтгэл бодох 2 гэж байгаа тийм. За 4 дахь хуудсан дээр энэ байна. Аргач чинь тийм энэ дугаар нь. За ингээд бүх хуудсанд дугаар орсон. За ингээд хуудсандаа дугаар орууллаа. За одоо бүгдээрээ яах вэ гэхээр нөгөө гарчгуудаа одоо автоматар дугаарлахын тулд яах ёстой гэхээр энэ текстүүдээ болохоор стайл буюу тодорхой нөгөө команд авах хэлбэрт оруулах ёстой. За энэ болохоор эхний бүлэг сэдв байна. За бүлэг сэдвээ болохоор би heading 1 гэсэн ийм загварт оруулчихъя. За энэ болохоор дид учраас толгой 1 гэсэн үг тийм. За ингээд heading 2. За ингээд оруулчих. За дараа нь энэ болохоор зэрэг дид сэдв учраас heading 2. За энэ болохоор зэрэг мэдээлэл технологи нөгөө бүлэг сэдв учраас heading 1. За энэ баримт боловсруулахын дид сэдв учраас heading 2. За энэ болохоор дид сэдв учраас heading 2. За монгол хэл дээрээ heading 1 бүлэг сэдв учраас за энэ ингээд heading 2 дид сэдв. За энэ сүүлийн дид сэдв байгаа тийм. Heading 2. За ингээд оруулчих. За тэгэхээр зэрэг мэдээж энэ бол гарчиг. Энэ гарчгийн тоотлолт бол ингээд бид нар хүснээ одоо бичээд тухайн өгүүлбэртэй ажиллах юм уу тийм. Жишээ тасгад бүх юм ингээд сурагч төр байдаг шүү дээ. Тэгэхээр зөвхөн гарчгуудаа дид гарчиг бүлэг сэдвүүдээ ингээд яг heading 1 2 3 гэдээ ирүүлээд ингээд 3 хүртэлх дид гарчиг өчөж болох нэ. За одоо гарчиглах үйлдэлийг хийн. Та нар сайн анзаарсан бол баримтад гарчиг үсгтээ хараа. Нэгдүгürt нь home руу ороод styles хэсгээс одоо төрлөө стилийн сонгож байна. Дид гарчиг юм уу, ерөнхий гарчиг юм уу гэд. За дараа нь одоо дараагийн команд бол references менюны за энэ ингээд ихнийхтэй references менюны table of contents гэдэг дээр дарна гэсэн. За тэгэхээр зэрэг бид нар курсороо болохоор зэрэг хуудасны дугаар гаргаж ирэх хуудсан дээр байрлуулах хэрэгтэй. Яг энэ 2 дахь хуудсан дээр номын эхний одоо дотор хуудасны дотор талд нь 2 дахь 3 дахь хуудсан дээр ингээд дугаар байдаг. Тэгээд ном маань эхэлдэг шүү дээ. Тэгэхээр эхний энэ сэдвийнхаа өмнөх хоосон цаасан дээр ингээд курсороо байрлуулъя. За тэгээд команд маань references table of contents гэсэн учраас reference руу ороод table of contents дээр ингээд дараа. Тэгэхээр зэрэг хараа яаж дугаарлах вэ нөгөө автомат загварууд бас байгаа. За тэгээ энэ загвараас хэдүүлээ сонгоё. За эхний загварыг сонгоё. За тэгэхээр хараа та. Одоо ингээд шууд хараа автоматар ороод ирж байгаа. Математик нэгэнхий бүлэг сэдв тэгштгэл бодох 3 дахь хуудсан дээр хоёулаа байгаа. Дараагийн хуудсан дээр 4 дахь нь мэдээллийн технологи 2 дахь бүлэг сэдв 5 дахь руу орсон. За ингээд. За одоо би болохоор зэрэг та нарт дахиад одоо мэдээж хуудас дугаарлалт хийхдээ хамгийн сүүлд хийвэл их одоо үр дүнтэй байдаг. Яагаад гэвэл олтойг засвар орно. Тэгэхээр зэрэг одоо би ингээд хичнээн хуудас дугаар хийсэн ч гэсэн одоо энд би үгүй алдаатай бичсэн тий. Эсвэл одоо энийг арай өөрчлөх энэ дээр эсвэл одоо дахиад энэ дунд нь өснөгт нэмээ. Юу гарчиг нэмээд ид гарчиг. Тэгэхээр мэдээллийн технологи дээр очиод би дахиад одоо гарчиг нэмээ тий. Мэдээллийн технологи 2-1 2-2
За одоо би энэ хоёрынхоо энэ доор ингэж жагаад 2-ын 3 гэж жагаад зургийн мэдээлэлтэй ажиллах. За энэ маань тэгээ бидний дэд гарчиг тий. Тэгээд энийг шинэ хуудсан дээр оруулчих. За ингээд шинэ хуудсан дээр орохоор дараагийн энэ хуудсуудын дугаар бол мэдээж дагаад яг өөрчлөгдсөн байгаа тий. Тэгэхээр зэрэг бүгдээрээ одоо энэ дугаараа одоо дахиад нөгөө автомат гарчиг руу оръё. За ингээд энэ дээр ирлээ. Одоо энд маань нөгөө зургийн мэдээлэлч орж ирэх байгааз. Тэгэхээр зэрэг энэ дээр дарлаа update table гэдэг дээрээ дараад дахиад яг окей дарч. За тэгэх юм бол орж ирэх ёстой. Ороод ирж байгаасаа update table enter table хэрэг би нөгөө шинжилж байгаа гэсэн өөрхийн загварыг. Тэгээ шинжилэнгууд одоо би тэр энэ гарчгийг анх үүсгэснээс хойш ямар өөрчлөлтүүдийг одоо хуудасны дугаар өөрчлөгдсөн юм уу? Үгийн алдаага зассан юм уу? Гарчгаа нэмсэн юм уу? Дахиад яг хийж дуусныхаа хойно update дарах юм бол дахиад өөрчлөгдчих гэсэн үг. За тэгэхээр зэрэг энэ болохоор зэрэг автоматар гарчиг үүсэж чинь. За энэ цэнхрээ болохоор нөгөө гарчиг өөрчилчих болно. Гарчиг. За ингээд бидний гарчиг үүсгэх автомат гарчиг үүсгэх маань бэлэн боллоо. За хичээлийнхаа зорилгыг харъя. Хэрэгцээ шаардлагын нийслэлийн баримтад гарчиг хөл толгой мэдээлэл оруулах. Хөлний мэдээлэл бол түрүүний бид нар дугаарлаад автоматар оруулсан. Хөл гэдэг маань одоо хөл толгой мэдээлэл гэж юу хэлдэг вэ гэхээр сургачийн ямар нэгэн номны хараад толгойн хэсэгт нь дандаа байж идэх те энэ мэдээлэл харж байна. Тийм байгааз энэ өнгөтэй энэ зурагтай энэ мэдээлэл ингээд толгойн хэсэгт дандаа байж идэх. За тэр энэ хэсэгт байж байна те. Тэгээ хөлн хэсэгт нь хараад дандаа энэ зураастай дугаар ороод ирсэн. Тэгэхээр бид нар хөлний хэсэгт дугаар оруулж ирдэг бол сая үзсэн. За одоо толгойн хэсэгт яаж мэдээлэл оруулж ирэх вэ гэж. Толгойн хэсэгт нь багш нь урьдчилаад нэг хичээлийнхаа мэдээллийг оруулсан байгаа. Тэгэхээр insert руу ороод footer гэдэг бол хөл. За хөлөндөө дугаарыг оруулж болно. Дугаар дотроо дахиад одоо би энд хөлнийхаа дугаараа ингээд дээгүүр ингээд зураас оруулчих юм бол бүх хуудсан дээр л нөгөө зураас чинь шугам нүгээрээ хараад шугам ороод ирнэ гэсэн үг. Эсвэл би одоо энэ нэгэнд үүсгэсэн бол дээр нэг хоёр дарах юм бол одоо та хэд харж байна уу энэ хуудасныхаа энэ хэсэг бол нөгөө цаасыг бичихгүй дөрвөн талаас нь авсан хэмжээний хэсэг тий. Тэгэхээр яг энэ зайн дээр ингээ хоёр дарах юм бол ороод ирчих. За одоо би нэгийг хөл хэсэгтээ мэдээлэлээ яаж нэмж өгөхөр дугаар оруулахаас гадна би дүрсийг бас шугам дүрс одоо ямар л дүрсээр нөгөө дугаараа оруулж өгч болно. За тэгэхээр зэрэг би энд одоо дугаарынхаа гадуур жоохон чимэглэл маягийн хийж л та. За 5 шүү авч. За 5 шуугаа ингээд орууллаа. За ингээд 5 шуугаа дотор талын будаггүй болгоод за ингээд оруулчих тий. За ингээд гадна дарах юм бол одоо бүх хуудсан дээрх дугаарууд маань гадна 5 шуутай болно. 5 шуутай болсон байна. Тэгэхээр хөлийн мэдээллийг ингэж гоё чимж оруулж өгч болох юм. За толгой мэдээлэл яадаг вэ зэрэг хуудасны дээгүүр байдаг ижлэх мэдээлэл гэсэн тий. За тэр нь болохоор мөн insert ороод header гэдэг нь болохоор толгой мэдээлэл. За би болохоор багш нь болохоор толгой мэдээлэл дотор ингээд нөгөө дарж орж аваад дандаа та нарт харуулах одоо ингээд сэдвийг бичсэн байна. Тэгээд энд нэг шугам оруулаад ирсэн байна тий. Яг түрүүний энэ дугаарыг оруулаад дугаар дээр 5 шуу оруулахдаа л адилхан шугамаа оруулж ирээд татлаа өнгийг өөрчлөө. За энэ дээдл текст дотор нь одоо юу харуулах хэвээр тэрийгэ бичиж болно. Эсвэл энд одоо би түрүүнээс бидний сурагч маань нэг ягаан улбар шар юутай байсан тий. За тэрүүн шиг ингээд дээгүүр нь би энийг одоо яг юунд оруулж өгч болно. Цаанаа юм дэвсгэртэй болгож оруулж өгч болно. Тэгэх юм бол ингээд текстийнхаа цаана оруулъя. Тэгээд дэвсгэрийнхаа өнгийг за ингээд улбар шар болгох өөрчилж тий. За ингээд эндээсээ зүгээр хоосон цагаан цаасан дээр дараагч. За тэгэх юм бол бүх толгой мэдээлэл нь хараа нөгөө дэвсгэрэнгүй дахиад ингээд гих мэтлэн өөр яг жижигхэн чимэглэл зургнуудыг юун дээр хуудасныхаа толгойн хэсэгт хараа ингээд өөр загварчлаад бас оруулж ирч болно. За ингээд багш та нартай хуудасны хөл толгой мэдээллийг оруулах, за дугаарлах гэсэн гарчиг үүсгэж автоматар дугаарлах гэсэн хичээлээ тайлбарлаж өгөх.
хүрэлцээрэй.